Энэ хүмүүс бахан чат өглөж. За. Миний нөгөө би ингээ хоёр утсан дээр ингээ одоо ингээ YouTube хийгээдсэн да. Одоо заавал энэ утсан дээр л хийн. Ягаад гэвэл нөгөө утас маань идэрсэн. Ягаад идэрсэн бэ гэхэд эвөөд ахад идэрсэн. Одоо ингээ би ингээ эмээгийн утастай хамт ингээ өөрийнхөө утсаа тавьцсан. Ингээ одоо энэ чинь эмээгийн утас энэ талд нь миний утас яг ингээд усны ингээ хажууд байсан. Тэгээ ингээд усны хажууд байсан. Тэгээ миний утас яагаад гацаад байгаа юм болоо гэж бодоод кейсээс яасан ч нэмнэт. Тэгээд би за яах вэ гэгээл байж илаа. Тэгээд одоо утас маань идэрсэн юу гэдэм дээ гэгээд аавыг ирэхээр аав ажлын утсаар юм үзээд гоё бичлэг хийл ингээл бодсон байсан. Тэгээд ингээ би угаасаа эмээгийнхэн утсан дээр YouTube хийлч болохгүй угаасаа эмээ ингээд утасныхан зарим юмдаг оролдуулах дурггүй байхгүй юу? Эмээ болохоор тэгтээ уралдгүй манай эмээ ерөөсөө уралдгүй. Тэгэл ингээл нөөтэн заяо. Тэгээд би ч ингээд яа зүгээр болох уу гэх ингээ оролдоол ийсэн. Тэгээ бүр ингээд болохгүй болохоор бүр ингээд бутуурлаг цамцаараа ачаад. Тэгээд ингээ жоохоо ингээ болсон. Гэхдээ кода ингээ хийгээл гэсэн чинь гацаал ийсэн. Тэгээ одоо ингээд кода хийчихсэн байхгүй юу? Гэсэн чи өөрөө нэг юм дээр ингээд дараад уусаа ингээд гацаадсан юм чинь ингээд гацхаа болно штэ. Ингээд жоохоо л гацхаа болохоор ингээд нөгөө ингээд миний ингээд хийсэн юм нь ингээд шууд ингээд дарсан юмуд маань ингээд гараад ирдэг байгаа. Гараад ирсэн байхгүй юу? Тэгээд би чи юу вэ гэгээд эмээд ингээ асуусан байхгүй юу. Тэгэхэд яг амаа 3 дахь өдөр ирдэг байсан. 2 дахь өдөр исэн. Тэгээд би нөгөө нэг Jessica ихч гэгээ анат ирсэн чинь наран дээр тавьчихсан чинь доогуур нэг юу лээ. Солонгон ингээд хараад ирсэн. Тэгээ бүр хар болж байгаа талдаа орсон. Тэгээ ингээд хийдэрсэн юм байна. Одоо энэ шинэ утас авт юм уу? Янзлуулт юм уу л гэгээд бит хоёр бодож байгаа. Гэтэ хаяхгүй янзлуул